Оройн дэргийн эрх мэдэгчтэй оргил цаг мэдээллийн хөтөлбөр 7 хоногийн эхний өдөр даваа гарагт болж өрнсөн мэдээ сурвалжлагуудыг үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Хамгийн цэнгэг, хамгийн зөөлөн Америк Таус. Skype-ийн сая дугаар худалдаанд гарлаа. Шинэ онд шинэ дугаартайгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2015 оны босгон дээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Эрдэнэт хотын салбарын төлөөлсөн иргэд төр засгийн дээд одон медалаар ингэрээ мэлалаа. Хүндэтгэлийн өргөнд болсон ёслолын үйл ажиллагаанаас бэлтгэсэн мэдээллийг хөтөлбөрийн хаяхинд хүргэж байна. Шилжин олж буй 2015 оны үргэлжлэл шилжин ирж буй Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн аг тохиолдуулан төр захиргаа, хууль, эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёлын спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа иргэдийг төрийн дэд одон медалаар шагналаа. Тодорхойлбол хөдөлмөрийн гавьяаны улаан дүгийн одонгоор 11, цэргийн гавьяаны улаан дүгийн одонгоор 2, цэргийн гавьяаны одонгоор 5, алтан гац одонгоор 68, хөдөлмөрийн хүндэт медалаар 41, цэргийн хүндэт медалаар 3, засгийн газрын шагнал тэргүүний ажилтнанд цол тэмдгээр 3 хүн тус шагнагдлаа. Өдрөн одож байгаа 2015 он бол орхинчууд бид бүгдийн хувьд, эрдэмтчүүд бид бүгдийн хувьд ололт амжилт дүүрэн амжилт бүтээлээр оргилсон бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлсэн ажил хөдөлмөрийн амжилтын сайхан жил болж өндөрлөж байна. Угтан ирж байгаа 2016 он бол бид бүгдийн өмнө тавьсан зорилт аймаг орон нутгийн хэмжээнд эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэн хийх шин амжилтуудыг бас угтан авчрах ийм сайхан жил болно гэж мэдгшэн бодож байгаа. За баярлалаа. Одоо ингээд баяртай байна. Өнөөдөр төрийн дэд одон медалаар шагнагдсан да. За ингээд яг хуу Монгол улсад энэ шинэ дарчилсан нийгэм байгуулагдахад анхнаасаа зөвтгөн оролцсон. Тэгээд төрийн байгууллагад олон жил одоо үр бүтээлтэй ажилласныг үнэлж өглөө гэж бодож байна. За маш их баяртай байна. Монголын цагдаад 26 жил зөвтгсөн хөдөлмөрийн өнөөдөр үнэлж байна. За энэ ажил энэ төрийн хайр үндэтгэл бол мэдээж хэрэг Монголын цагдаа намайг хүмүүжүүлснэх. Дээрээс нь миний гэр бүл эцэг эх аав ээж маань ах дүү нарын маань хамт олонны маань энэ хайр үндэтгэл надад өнөөдөр энэ одон болж ирлээ гэж би санаж байна. За маш их баяртай байна. Олон жилийн хөдөлмөр хичээл зүтгэлийн минь үнэлж одоос хөдөлмөрийн гавьяаны улаан төг одонгоор шагнагдсантай маш их баяртай байна. Тэгээ юуны төрөнд үргэлж тусалж хайрлж намайг дэмжиж ядах хандаа, ээж аавдаа, ах дүү нартай, хүүхдүүдтэй ялангуяа миний ард одоо байнга байж яддаг хамт олонтой гишүүд дэмжигчтэй үеийн бол одоо Орхон аймгийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчтай бүгдэнд нь одоо маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд нийт эрдэмтчүүдэд 2016 онд аз жаргалаар дүүрэн амжилттай дүүрэн одоо огтхыг ерөөл дэвшүүлээ гэж бодож байна. За баярлалаа. Маш их баярлж байна. Хамт олонны минь хөвч хөдөлмөр алтан шар замын боён л гэж бодож байна. За ингээд 2016 онд 2016 онд нийт Орхон аймгийн ард түмэнд болон тогтоолох газрын хамт олон өөрийн ах дүүстэй илгээрээ болон төрлөөрөө төвшин амгалан сайхан уртудаа жаргахыг хүсье доо. Энэхүү 2015 онд аймаг орон нутаг нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хөв нэмэр оруулсан салбарын төлөөлөл болсон иргэд төр засагтаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ. Шинэ оны босгон дээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Эрдэнэт хотын харьяат иргэд төр засгийн одон медалаар ингэрээ энхүү мэлалаа. За амралтын өдөр болсон хүндэтгэлийн өргөөний ёслолын үйл ажиллагаанаас та бүхэндээ дөнгөж сая хүргэсэн бол өнөөдөр үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой хийгээд Эрдэнэт хотын 40 жилийн ойн одоо угтсан Эрдэнэт хотын анхдагчид мөн одоо хөдөлмөрлөж байгаа иргэдэд засгийн газар болон аймгийн садаргын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр Орхон аймгийн хүндэтгэлийн одоо өргөөнд зохион байгуулсан юм а.
12 дугаар сарын 28-ны энэ өдөр аймгийн эсрэг хүндэтгэлийн өргөөнд улс их орондоо Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжил зэглэлтийн төлөө үр бүтээлтэй хөдөлмөрлсөн ахмадууд Эрдэнэт хотын анхдагчид одоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа салбар бүрийн төлөөлөл болсон иргэдэд засгийн газрын шагнал болон аймгийн засаг даргын шагнал, бусад байгууллагын шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ үеэр Орхон аймгийн хүндэт тэмдгээр 17 хүн ингрэм илаалаа. Мөн аймгийн засаг даргын жуух бичгээр 37, 2015 оны тэргүүний ажилтнаар 10, оны шилдэг аж ахуй нэгж байгууллагаар 5 аж ахуй нэгж, Монгол Улсын засгийн газрын шагналаар 10 хүн шагнагдсан юм а. Энэ өдөр манай ахмадууд, манай Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын маань анхдагчид, дунд үеийнхэн маань, залуучууд маань хуран цуглуулж төрийнхөө орон нутгийнхоо засгийн газрынхаа шагналыг эмчлийн хөвд салбартаа тэргүүлсэн манай тэргүүний хүмүүс шагналаа авахар энд хүрэлцэн гэсэн манай та бүдэд ажлын амьдрал төсөө ерөөсө холбооны байгууллагад 32 жил ажиллаж байгаа. Тэгээ Эрдэнэтийн илгээлтийн эзэн тий холбооны байгууллагад бас л 40 хэдэн жил ажиллаж байгаа. Тэгээд холбооныхаа хамт олон болон захиргаа хамт ажиллаж байсан илгээлтийн эзэдийн бүх улсуудтай халуун мэндчилгээ зүжиг баярлалаа гэж хэлье. Тэгээд одоо би бас ажиллаж байгаа хамт олондоо бас баярын мэнд хүлээг хүргэе. Тэгээд эрдэнэтчүүд илгээлтийн эзэчтэй бүгдээт нь баярын мэнд хүргье. За өнөөдөр энэ сайхан шагналын хор буусан сайхан өдөр байна. Маш их баярлж байна. Ингээд би тус төрийн байгууллагад ажиллаад 34 жил тасралтгүй ажиллаж байна. Ингээд энэ сайхан шагналыг олгосон төр засгийн байгууллагын баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд шинэ гарчин шинэ ондоо ажлыг амжилт хүсэж байна. За баярлалаа та бүхэнд энэ өдөр мэндийг хүргье. За миний бие бол Баяндар суманд тасралтгүй 18 жил ажиллаж байна. Энэ жил ажлын минь үнэлж одоо аймаг засгийн жуух хүчээр шалгасан өдөр байна. За тэгээ. За Баяндар сумын засгийн тамгын газар болон багуудынхаа ажлын албанд 16 онд ажил хөтлөө дүүрэн амьдралд нь хамгийн сайн сайхан өгсөн өрөөё. Тэгээ хүчнийхээ холбоонд бас баярлж явснаа илэрхийлье. Алтай ихтэй ч гэсэн алтан цэцэг ихтэй бүгдэнд нь ажлын ажилд эрүүл нэг сайн сайхан мөхнө өсөе. Цөөн хугацаанд манай Өсчин гоцсчдын холбооны хамт олон маш амжилттай ажиллаа. Иргэд ард иргэдтэй одоо хамгийн сүүлийн үеийн техник технологи, хамгийн сүүлийн үеийн шинэ стандартуудыг мөрдөж үйлчилгээний соёлыг дээшлүүлэх тал дээр манай Өсчин гоцсчдын холбоо амжилттай ажиллаж байна. Манай Өсчин гоцсчдын холбооны гоо сайханчид өсчид маань одоо бүс аймаг улс олон улсын хэмжээнд тэргүүлж байна. Эрдэнэтийн Өсчин гоцсчдын холбоо мэргэжлийн шилдэг холбоо болсон амжилтаар өгч байна. Улиран одож байгаа 2015 он амжилт бүтээл дүүрэн үдэж байгаа салбарын шилдэгүүд ахмадууд Эрдэнэт хотын анхдагчид шинэ оны босгон дээр үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээсний түүх тоогоор ийхүү шагнал гартан авлаа. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд хандан ил задгаа худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Завчрын тус газраас 30 аж ахуй нэгж болон 193 үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дээр хяналт шалгалтыг хийж 156 зөрчлийг илрүүлжээ. Түүнчлэн шинэ жилийн баярын өдрүүдэд хүнсний томоохон худалдааны төвүүдийн гадна худалдаалагддаг. За хувь хүний хийсэн бэлүү болон тортыг аль болох худалдан авахгүй байхыг анхааруулж байгаамаа. За шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан аймгийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй 30 аж ахуй нэгж 193 иргэний үйл ажиллагааг шалгажээ. Энэ нь тус газрын даргын тушаалын дагуу энэ сарын 15-наас эхэлсэн байна. За дээрх хугацаанд 156 зөрчил илрүүлсэн бөгөөд 80 орчим хувийг нь газар дээр нарилгуулжээ. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан болон хугацаа дууссан зөрчил олон гарсан байна. За үүний дунд Оросын холбооны улсаас импортлсон бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан зөрчил цөөнгүй байжээ. За дээр дурдсан зөрчлүүдтэй 34 нэр төрлийн 350 гаруй мянган төгрөгийн үн бүхий бүтээгдэхүүнийг хураан авч устгахаар болсон байна. Аж ахуй нэгж иргэд бол бас энэ хүнсний бүтээгдэхүүний шинэ жилийн үеэр бол манай худалдаа авалт хэсэг үйлчилгээ бол бас нийлээд хэмжээр өргөн хэмжээгээр явагдаж байгаа. Хүлээн авалтууд нийлээд хэмжээгээр явагдаж байгаа. Энүүтэй холбогдуулаад бас манай энэ томоохон баар зоогийн газрын эзэд компани захирлууд дотоод хяналттай ажилтнууд бол бас дотооддоо тавих хяналтаа одоо сайжруулж ер нь бол хүнсний аюулгүй байдлын хангах тухай хуулийн дагуу бол аж ахуй нэгж байгууллагууд эрсдлээ өөрсдөө хариуцахаар ийм хуулийн заалт гарсан байгаа. Ийм учраас бол бас одоо сая шалгалтын усанд бас нэлээд зөрчлүүд илэрч байгаа учраас энэтэй холбогдуулаад манай аж ахуй нэгж байгууллагууд
одоо бид нар одоо газар дээр нь заавар зөвлөгөө өгсөн, зөвлөн тусалсан, арга зүйн зөвлөгөө өгсөн, гарын авлага материал тараасан. Ингээд одоо хөрсөн сэргийлэх арга хэмжээг бол бас нийлээд хэмжээгээр бид нар авч байгаа. За хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар бол дээрх асуудалд хяналт тавих субъект нь тухайн байгууллагуудын дотоодын хяналтын ажилтнууд юм байна. Тиймээс дээрх зөрчил гарсан аж ахуй нэгжүүдийн дотоод хяналт хариуцсан ажилтнууд болон удирдлагуудыг торгох гин мэргэжлийн элтэн газраас явуулсан энэхүү шалгалтын үеэр 96 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийжээ. За эдгээрийн 6 нь холбогдох стандартын шаардлагыг хангахгүй байгаа шинжилгээгээр тогтоогдсон талаар мэргэжлийн элтэн газрын улсын байцаагч ярьлаа. За түнчлэн тус газраас хангарт спорт орчинд шинжилгээ баяр тэмдэглэхгүй байх шаардлагыг Эрдэнэ төлөвлөлт хязгаарлагдмал хариуцлагатай компани удирдлагуудад хүргүүлсэн байна. Учир нь тухайн байгууламж нь баяр ёслол хийхэд зориулагдаагүй дээр хоол хүнсийг зөөвөрлөж байгаа нь буруу гэж үзжээ. Skyteam сая дугаар худалдаанд гарлаа. Шинэ онд шинэ дугаартайгаа хамгийн цэнгэг, хамгийн зөөлөн Амритаус. 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн шинэ жилийн баярын нэгдсэн цэнгүүн зохион байгуулахад төсөв танагдсантай холбогдуулан 31-ний үдшийн цэнгүүн хэрхэн зохион байгуулах вэ гэсэн асуудал яригдж байсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор орон нутгийн хэмжээний засаг даргын нөөц цангаас 13 сая төгрөгийг батлан гаргаж шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн тухайд Амрын талбайд зохион байгуулагдах аймгийн шинэ жилийн баярын цэнгүүн үйл ажиллагааны төсөв оройтож батлагдсан гэж хэлж болно. Манай аймаг 12 дугаар сарын 31-нд шинэ жилийн баярын цэнгүүнийг 40 сая төгрөгөнд зохион байгуулахар төлөвлөсөн. За гэсэн хэдиж сангийн яамнаас төсөв хязгаарлалтантай холбоотойгоор төлөвлөсөн хэмжээнд батлагдаагүй гэж байна. Тодорхойлбол Амрын талбайд болох 2015-аас 2016 оны шинэ жилийн арга хэмжээг 13 сая төгрөгөөр зохион байгуулахар төсөв батлагджээ. Шинэ жилийн цэнгүүний 31-тэй холбоотой төсөв маань ерөнхийдөө яг төлөвсөн хэмжээнд бол батлагдаагүй одоо танагдсан ба яг гэвэл тэр сангийн амнаас нь төсөв хязгаарлалт зардал нээж өгөхгүй. Орон нутгийнхаа хэмжээнд бол бид нөөцөөс шинэ жилийн 31-ний арга хэмжээнд бол 13 сая төгрөгийг батлагдсан төсөв нь тавигдсан байна. Энэ чинь 40 сая төгрөг байсан. Гэрлэн чиглэлийн үйлдэлтэй, гэрлэн гэрэлтүүлэгтэй холбоотой. Үүнээс яг шинэ жилийн цэнгүүнтэй холбоотой 31-ний арга хэмжээнд 13 сая төгрөг батлсан. Дээрх 13 сая төгрөгийн хүрээнд Амрын талбайд зохион байгуулагдах баярын тоглолт, ёслолын буудлага мөн 1-р сарын 1-нд төрсэн хүүхдүүдэд бэлэг гардуулах зэрэг багтах юм байна. За баярын үйл ажиллагаа Амрын талбайд 20 цагаас эхлэх гинэ. Үүний зэрэгцээ сангийн амнаас шагнал урамшуулал, ойн арга хэмжээтэй холбоотой бүхий л зардлыг 100% тансан юм. Улирч байгаа 2015 оны хувьд улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхийн эдийн үнийн уналтаас шалтгаалan төсвийн орлого буурах нөхцөл байдал үүссэн. За энэ байдал нь ард иргэд байгууллага аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд ч мөн нөлөөлсөн юм а. Эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл уг хуулийн хүрээнд манай аймагт хүүхэд харах үйлчилгээний төв 50-ыг байгуулахаар болсон гэх мэдээллийг өнгөрөгч мэдээллийн хөтөлбөрөөрөө үзэж та бүхэнд хүргэж байсан. Тэгвэл үүний хамгийн анхны жишг төв маань Баянбулаг багт өнөөдөр өвд хаалгаа нээж хүүхэд харах үйлчилгээний анхны төвийг байгууллаа. За улсын хурлаас хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж эх оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр болсон мэллээ. Уг хуулийн дагуу Баянбулаг багт хүүхэд харах төв нээлттэй хийлээ. За тус төвд одоогоор 8 хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд цаашид энэ тоог 15 болгох гин. За үйл ажиллагаа болох байрны хувьд төвийн дулаанд холбогдсон мөн 3 багш ажиллах юм байна. Хууль хэрэгжтэй холбогдуулаад эмэгтэйчүүд их хурлын эмэгтэй гишүүдийн санаачлахаар энэ хууль хэрэгжиж байгаа болохоор Бачмаг гишүүнийг ирсэнтэй холбогдуулж энийг манайх үйл ажиллагаа нээсэж байгаамаа. Тэгээд цаашдаа бол манайх одоо бол 3 багшийг авч өөртөө 3 багш манайх ажиллаж байгаа. Тий. Нэг нь бол тоогоочийн мэргэжилтэй, нэг нь бол цэцэрлэгийн мэргэжилтэй. Би өөртөө ингээд тий судалгаанд амрахад одоо сургалтанд өнөөдөөс эхлээд сургалтанд явж байгаа хүмүүс тэгээд тий. За тус төвийн нээлтэд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсруулан батлахад гар бие оролцсон улсын хурлын гишүүн Бачимаг оролцсон. За манай аймагт цэцэрлэгийн насны 8300 гаруй хүүхэд амьдардаг. Үүний 8.8% нь буюу 740 орчим нь цэцэрлэгт
явж чаддаггүй байна. Хүүхэд арга үйлчилгээний тухай хуульд зааснаар хүүхэд арга үйлчилгээ үзүүлэх нэг иргэнд 5-аас 15 хүүхэд ногдох ёстой. За ингэж үзвэл манай аймагт хүүхэд арга үйлчилгээний төв 50-ыг байгуулах хэрэгтэй. Одоогоор хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст 22 иргэн аж ахуй нэгж хүүхэд арга үйлчилгээний төв байгуулах хүсэлт гаргаад байгаа юм байна. За дээрх хууль нь нэг талаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхэд бүрийг тэг шамруулах, нөгөө талаас эцэг эхчүүдийг нь ажилдаа орлоготой болгох чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа улсын хурлын гишүүн Батчимэг илэрхийллээ. Цаана үлдэж байгаа хүүхдүүдийг бид бол энэ хүүхд тарах төвийн үйлчлэгийг дэмжих, хувийн хвшлийн цэцэрлэгийг дэмжих замаар одоо хангаж болох юм а гэсэн ийм ойлголттой байгаа. Өнөөдөр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаас болоод айл өрхийн амьдралд маш их хүндрэл гарч байгаа. Эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Эсвэл аргагүй эрхэнд нялх балчир хүүхдүүдээ гэрт нь 1-2-оор нь үлдээж явснаас болж аюул осол гал төмрийн аюулд одоо өртөх гээд маш олон хүндрэл гардаг. Тийм учраас өнөөдөр энэ хүүхд тарах төв нэгдснээр нэг талаас хүүхдүүд маань одоо цэцэрлэгийн хүрэлцээг байсан хүүхдүүд тийм ээ одоо асрах хүнтэй сайхан бас хүмүүжих төвтэй болж байна. Нөгөө талаас бас цэцэрлэгт хүүхд тарах төв нээж байгаа багш нар маань бас хэлж байна. Бидэнд ажлын байр бий болгож өгч байгаа бас сайхан боломж бий болгож байна гэж. Тэгэхээр яг нийгэмд байгаа энэ хэрэгцээг хоёр талаас нь уулзуулж тийм ээ. Ялангуяа эмэгтэйчүүд, эхчүүдийн айл өрхийн асуудлыг шийдэж өгч байгаад бол маш их баяртай байгаа. За энэхүү хууль нь 8 бүлэг 17 зүйлтэй. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг суурин болон явуулын үйлчилгээгээр асрахад чиглэсэн өөрөөр хэлбэл хүүхэд арга үйлчилгээний төвд боловсролын үйлчилгээ үзүүлэхгүй. Зөвхөн хүүхдүүдийг харах буюу асрна гэсэн үг юм. Үүнтэй холбоотойгоор хүүхэд арга үйлчилгээнд мөрдөгдөх журам стандарт батлагдсан гарах юм байна. Харин энэ үйлчилгээг хүүхэд харагч өөрийн амьдарч буй гэрээсээ өөр байранд үзүүлэх ёстой. За энэ нь хүүхдүүдийн амнаас эрүүл мэндэд халгүй бол орон сууц, хашаа байшин Монгол гэр байж болох ажээ. Энэ байрны нэг хүүхдэд оногдох талбай 2.5 м2-аас багагүй байхаар хуульчилсан байна. За хүүхэд харагчийн хувьд 18-аас 65 насны бүрэн дундаас дээш боловсролтой хүн байх ёстой. Эдгээр хүмүүс нь тогтмол хугацаанд хүүхэд хамгааллын сургалтанд хамрагдахаас гадна үйл ажиллагаанд нь шат чатны байгууллагууд хяналт тавих гэн за хүүхэд арга үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлагдсан. За уг журмын дагуу хүүхэд харах төвүүдэд төрөөс хүүхэд нэг бүрийн хувьсах зардлыг олгоно. Мэдээлэл хөтөлбөр өндөрлөж байна. За маргааш буюу 12 дугаар сарын 29-ны өдөр үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой болж байна. За энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлагдсан. За 12 дугаар сарын 29-ны өдөр болж өнгөрөх үйл явдлын мэдээ сурвалжлагуудыг үзэж та бүхэн оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй. Агаал хандсан танд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөл цагаараа мэдээллийг хүлээн авч үзнэ үү. Баяр таа.